2025 оны хамгийн сүүлийн улирал 12 сар гарахаар хамгийн сүүлийн сарын мөчлөг рүү шилжих болно. Нэг жилийн энерги дуусж байгаа учраас энэ үед ямар нэгэн амьдралд бэрхшээлүүд орж ирэх тохиолдол их гардаг учраас би та нартай энергийн хувьд нэг зүйлийг сануулъя гэж бодлоо. За хэрвээ таны амьдралд ямар нэгэн бэрхшээл орж ирж байгаа бол та дотроо баярлах хэрэгтэй. Яагаад вэ гэвэл энэ нь дотоод хүчээ нээх боломж. Бэрхшээл гарч ирнэ гэдэг нь таны амьдрал энергийн хөдөлгөөнтэй байна гэсэн үг. Энергийн хөдөлгөөнтэй байна гэдэг нь та амьдралынхаа тойргийг илүү томруулах боломжтой байна гэсэн үг. Мөн өндөр түвшний ухамсартайгаа холбогдох нэг боломж олж өгдөг. Юу гэсэн үг вэ гэхээр ямар нэгэн саад дотор байхгүй хүн бол дээшээчгүй, доошоочгүй, хөдөлгөөнгүй амьдардаг бол таны амьдралд асуудлууд гарч ирж байгаа гэдэг нь та өөрийнхөө дотоод ухамсартаа ажиллах юм байна гэсэн утгатай. Мөн энэ зүйлийн ачаар та юу хүсэж байгаагаа, юу хүсэхгүй байгаагаа ялгах боломжтой болно гэсэн. Бэрхшээл гэдэг бол кармик буюу үйл үүрэг цэвэршүүлдэг нэг үйлдэл байдаг. Юу вэ гэхээр та ямар нэг өмнөх насандаа дуусгаагүй амлалт, өмнөх насандаа гүйцэж чадаагүй зорилгоудаа бэрхшээлийн ачаар эрчим энергийг нь шинжлээд өөрчлөөд энэ төрөлтөө засаж өөрийнхөө сүнсний хүч чадлыг нэмжинэ гэсэн үг. Саад дотор гарч ирнэ гэдэг нь замаа өөрчлөх дохой гэсэн үг. Нэг зүйл дахин давтагдах, дахин болох дахин таны амьдралд орж ирээд байна гэдэг чинь сэтгэл готрол бүтэмжгүй байдлаар дамжуулан таны амьдралыг өөрчлөх шаардлагатай буюу шинэ левел ахих шаардлагатай байна гэдгийг дотоод сүнстэй сануулж байна гэсэн үг. За дээрэс нь бэрхшээл гарч ирснээр энергийн түвшин шинжлэгддэг. Ямар нэгэн юу ч тохиолдохгүй байна гэдэг бол нөгөө л нэг байдаг байрандаа л байгаа даа гэсэн үг. Тэгэхээр энэ дэлхийн ертөнцийн байгаа бүх зүйл хөдөлгөөнд оршиж идэг. Бүх зүйл өдөр ирэх тусам левел ахиж өөрчлөгдөж өдөр ирэх тусам оюун ухаарлаа нэмжих хэрэгтэй байдаг. Яг одоо таны амьдрал бэрхшээл саад дотор тулгарч байгаа бол амьсгалаа нэг сайхан аваад өөртөө би чаднаа. Би бүх зүйлийг болгоно. Энэ бол миний амьдралын шинэ боломж, энэ бол миний ажлын шинэ энерги, шинэ дохио гэж хүлээж аваад өөртөө хамгийн гоё үгийг хэлээд, өөртөө хамгийн сайхан бэлгийг аваад өөрийгөө хайрлаад, өөртөө гурам өгөөд тэгээд цаашаа яваарай. Шинэ оноо, шинэ эрчим, шинэ энерги, шинэ ухаарлалтайгаар ухтаарай. Шинэ боломжууд орж ирэх энергийг дуудаж өгдөг байгаа шүү. Ингээд та нартай амжилт хүсье. Таны дотор агуу хүч байгаа. Та эдгээр хүчүүдийг зүгээр л зөв удирдахад хангалттай.